Хөлбөмбөг гэж юу вэ? Яагаад энэ спортыг дэлхийн 7 тэрбум хүний 5 тэрбум нь хайрлаж биширдэг вэ? Ирч хүч, сенсац, гайхалтай тоглогчид, итгэмээргүй гоолууд, баяр баясгал, уйдгаргүй нэг. Байж болох бүх гайхамшиг өөртөө зогсоосон болохоор тэрэ. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг даваа лав гаргуудад SBS-ийн 1-р сугаа. Сайн бацхан үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн 3 дахь дугаар та бүхэндээ үргэлжлэн хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараар бид та бүхэндээ Дэвид Бекхэм болон Сэр Алекс Фергюсон гэсэн харилцааны талаар үзүүлнэ. Мэдээж манай нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр тайлбарлагч Балжины мах маань байгаа. За тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За мэдээж Дэвид Бекхэм гэсэн агуу хөлбөмбөгч Манчестер Юнайтед 1991-ээс 2003 оны хооронд тоглож байхдаа бол маш олон тоглолтод оролцож маш олон гоолыг оруулж байсан. Ингээд бүгдээрээ нэвтрүүлгийнхаа эхэнд Дэвид Бекхэм гэж хинбэ гэдэгтээ товчхон танилцаад за тэгээд эргээд уулзцгаая. 1975 оны 5 сарын 2-нд Английн шгшээ багийн ирээдүйн ахлагч Дэвид Бекхэм төржээ. Дэвид Бекхэм хөлбөмбөгчин болсон цагаасаа л эхэлж дуйлаантай шуугиантай он жилүүдийг энэ хугацаанд үзүүлсэн юм а. Бекхэм 4 улсын лигт аврах цолд хүртсэн анхны англи хөлбөмбөгчин болсон билээ. Хамгийн анх Тоттенхэмийн хүүхдийн активаас түрэн гарсан жаалхуу мэрэгчлийн хөлбөмбөгчний карьерийн анхны тоглолтоо од болон гялалцсан Манчестер Юнайтед багт 1992 онд хийсэн. Тэр үед Бекс 17 настай байлаа. Бекс улаан чөтгөрүүдтэй хамт Премьер Лигт 6, FA цомд 2, аваргуудын лигт 1 удаа төрүүлсэн билээ. 2003 онд FA цомд Арсеналтай тоглосны дараа хувцал хөрөөнд болсон маргаанаас болж Ферги Бекс 2 муудалцсан. Улмаар тэр жилээ Манчестерыг орхисон Англи нарлаг Испанд газарсан юм. Тэр Реал Мадридд 4 улирлыг үүдэхдээ лигт төрүүлж хамгийн нэр хүндтэй гэсэн бүхий лот хөлбөмбөгчдтэй мөр зэрэгцэн тоглож байлаа. 2007 онд тэр Реал Мадридыг орхиж шоу цэнгэний их орон Америкийн нэгдсэн улсад ирж Лос Анжелес Galaxy багтай 5 жилийн авраг гэрээг үзүүлсэн билээ. Тэрийн гэрээгээр 1 жилд 6.5 сая долларыг халаасладаг байлаа. Galaxy-г тоглож байх хугацаанд тэр Италийн алдарт Милан зээлэр 2 ч улирал тоглосон бөгөөд аваргуудын лигт 100 тоглолтод оролцсон анхны их Британи тоглогч болсон. Бекхэм шгшээ багийн дебют тоглолтоо 1996 оны 9 сарын 1-нд хийсэн. Дэвид Бекхэм шгшээ багийн дебют тоглолтоо 1996 оны 9 сарын 1-нд хийсэн. Тэр Английн шгшээ багийн ахлагчийн ажлыг нийтдээ 6 жилийн турш нэр төртөө гүйцэтгэж явсан билээ. Хамгийн сүүлд Бекс 2010 оны дэлхийн аваргад оролцох мөрөөдөлтэй байсан ч тэр жилийн Ахиллесийн шүрмсөө гэмтээж мөрөөдөл нь салхинд хэлсэн юм. Бекхэм шгшээ багтаа нийт 115 тоглолтод оролцож 17 гол оруулснаас гадна 3 дэлхийн аваргад дараалан гол оруулсан агуу амжилтыг үзүүлсэн билээ. Бекхэм 2 ч удаа Баллон д'Орын санал асуулгад дэд байр эзэлж байсан. Мөн топ 100 хөлбөмбөгчний тоонд 2004 онд багтаж байлаа. Түүний хувийн амьдралаас сонирхуулахад 1999 онд Бекхэм Spice Girls хамтгийн дуучин Виктория Адамтай гэрэлсэн. Тэд 4 хүүхдийн эцэг эх болчиход байна. Бекхэм хамгийн сүүлд 2013 оны 1 сарын 29-нд Paris Saint-Germain-ийг гэрээ байгуулж, Paris-ийн багийн өмнөөс нийтдээ 10 тоглолтод оролцоод зодог тайлсан юм а. Бекхэм зодог тайлснаас хойш дасгалжуулагчийн албанд хүчин зүтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлчихэд байгаа нь олонний анхаарлын төвд байгаа юм. Хөлбөмбөгчин хүн бүрийн мөрөөдлийг Бекхэм биелүүлсэн. Тэр 3 дэлхийн аваргад орж, 3-нд нь голцсон. 4 улсын лигт аврах цол хүртсэн. Мөн хамгийн сайхан нь Роналдо, Фигу, Зидан, Роберто Карлос, Роналдиньо, Пирло гэх агуу одуудтай мөр зэрэгцэн тоглож үзсэн билээ. За Дэвид Бекхэм гэж хинбэ гэдэгтээ танилцсан байх гэж үзэгчтэй бол найдаж байна. За ингээд Бекхэмийн талаар сонирхолтой яриаг мэдээж Балжахаас асуугаад эхэлье. За Бекхэм болон Сэр Алекс Фергюсон энэ бол мэдээж нэлээд амттай яриа байх болов тий. Тэгэлгүй яах вэ? Ерөөсөө тэр 92 оны ангийнхан гэдэг нэг номч үүдэг сүүлдээ бол кино тэр нэг ангийнхан гэдэг киноч гарлаа. Энэ дэр бол тэгэл Ники Бат, 2 Невил, Сколс, Гигс, Бекхэм энэ хэд бол одоо Манчестер Юнайтедийн нөгөө ардын сургуулийн алтан босго гэдэг шиг одоо Манчестер Юнайтедийн тэр том босгыг бол хамтдаа алхаж орж ирсэн залуучууд бол яхахгүй мөнөөсөн мөн сүүлдээ Райан Гигс, Пол Сколстайгаа бол дөнгөж орж ирснийхаа дараахан юу яасан Английн залуучуудын өсвөр үеийнхний цомд бол төрүүлээд ингээд ер нь бол хөлбөмбөгчин болох одоо бүр өстө бат найдвартай хараандаа бол орсон гэж ойлгож болно. Анх бол одоо үнэхээр өстө ерөөсөө бүр би энэ хөлбөмбөгөөр л хоолоо олж идэн би хөлбөмбөгийн хамгийн агуу
одоо мундаг тамирчин болно гэж одоо ийм зорилготой орж ирсэн Бекхэм маань бол одоо ерөөсө тэр зорилгодоо хүрэхийн тулд маш шаргуу ажиллаж агаад одоо тэгээд Фергигийн яриагаар бол одоо харамсалтай нь дөнгөж 22 23 наснда олонний танил болоод эхлэнгүүтэл ерөөсө шууд бие тоогоол гадны нөлөөнд бол одоо маш их автдаг болж эхэлсэн. Тэгэл энэ дээрээс л одоо тэгэл Бекхэм Фергюсон хоёрын одоо адармаатай харилцаа бол одоо үүссэн түүхтэй юм бэл л дээ. Манайм бол ерөөсөө тэгэл тоглолт дээр үе дээр ч гэсэн үзэгчд намайг хараад юу гэх нөө над дээр камер тусч гин нөө тоглолтын дараа тэгэл ерөөсөө ямар хэвлэл мэдээллийн агентлагийнх нь надад яаж хандах нь өнөө дээрээ гээл одоо ингээл ерөөсөө бүр нэг тийм анхаарал татал янз бүр болоод өгдөг байсан. Энэ тэр болгонд нь Ферги бол их дургуутдаг хилээд бол сүулдэ дийлхээ байсан. Нэг өглөөл ихэд жишээлх юм бол одоо Манчестер Юнайтедийн бэлтгэлийн бааз болох тэр Кэрингтонд Ферги бэлтгэл эхлэх гээд хүрээд ирсэн жил ерөөсө бөөн сурвалжлагч нар цуглдсан байсан гэж байгаа юм чи. Тэгэнгүүт нь Ферги хажуугаар нь гараад явж чад багийнхан дээр очингууд энэ гадаа юу болоод байгаа юм гээд гэсэн чинь юу болоход Бекхэм үснийхээ шин засалтыг олон нийтэд танилцуулж байгаа юм гээд. Тэгэнгүүт нь нөгөөдөг чинь жоохон дургүй байж байгаад өглөөний цайнд орсон юм уу яасан. Тэгтээ малгаатайгаа суугаад ахаар жина малгаагаа авах таа гэдгсэн чи аавдгүй гүн. Жина малгаагаа авах яах гэдэг юм бэ гэсэн чи авахгүй. Чамаг би өнөө орооны тоглолтод оруулахгүй. Тэр яг ороон тоглолттой байсан байгаа. Өнөө орооны тоглолтод би чамаг оруулахгүй гэж. Чи сэлгэн цун шүү. Уг нь бол ерөөсөө Ферги өөрөө 5 дахь өдөр бол одоо дандаа гарааныхаа 11-ийг баталчаад тэгээд хагас сайны өдөр бүтэн сайн тоглолтоо бол ингээд бүтэн сайндаа ингээд 2-3 өдөр ингээд нөгөө булангийн цохилт мохилтыг ингээд бэлтгэл хийгээд их амар байдгийн гинэлдэ. Яг гарааны 11 за булан цохлоо ингэн ингээд ингэхэд их амар байдаг гэж байна. Тэгж яг нэг тийм тоглолтын өмнө тэгээд гид гоорсон юм шиг л 11 үний нэр бичдэггүй гэж шүү дээ. 5 дахьд би бол ерөөсөө байнгын 5 дахьд. Тэгээ Бекхэм тэгээд уур өргөнгүүт нь ерөөсөө тэгэж малгайгаа чи аав гэсээр байгаа Бекхэмийг бол одоо малгайг нь ахуулжээ. Тэгсэн чинь манай хүн зүгээр үсээ усаа айдсан. Гэхдээ чи одоо юун сүртэй юун далцгансан юм бэ те? Энэ зүгээр нэг ус уссны төлөө одоо ингээд төмөн амтан цуглуулаад ингээл тэгэл тэгсэн чинь манай хүн цаанаа бас нэг рекламанд тоглох гээд бас нэг ус мүсээ ахуулаад тэр рекламны яах ч ёстой реклам байсан. Тэгээд ерөөсөө нэг ийм алхам нь хүртэл ингэдэг байсан. Тэгээ надад их таалагддаггүй байсан мөртлөө дотроо дандаа боддог байсан гин. Райан Гигс, Сколс, Гари Невлэс минь ялгаа юу аах вэ? Өстө миний л өстө хүүхэд байхаас нь мэдх юм да. Над дээр эрэхтэй нэрээ өстө хичнээн хөөрхөн хүүхэд нүдэнд нь очгалдсан хүүхэд байлаа. Одоо тэгэхэд ингээл ерөөсөө бие тоогоол те. Хүүмэн чи юу хийгээд байна да гэсэн бодол ерөөсөө өөрөө ирэхгүй. Тэрний тэр буруу үйлдэл болгон дээр нь ерөөсөө гардаг байсан гэдэг ингэж байгаа байхгүй. Тэгээд тэр олныг шуугуулсан дэр нэг айхтар муудалцаан болохоор Арсеналтай тоглосон юм байна. Тэгсэн. Цомд. За 2003 оны 2 сарын 15-ны өдөр FA Cup-ын цомын тэмцээнд Арсеналтай тарж хожигдсны дараа болсон үйл явдал те. Тэр 2 дахь голыг авчиад нөгөө Арсеналд байсан Францын Сильвен Вилторд хийдсэн юм байна. Тэгтэн тэр Вилтордыг Бекхэм буцаж гүгээд Вилтордыг зогсоох хэрэгтэй байсан юм байна л да. Тэр довтлогоо явж байхад тэгтэн маань үндэгээ тэнд ингэж хэнэггүүтэж явж байгаа дөрөнгөө. Дөнгөд орж ирэнгүүтээ чи багийг хөөдөө ажиллаа хамаг юм чамаас боллоо энэ дэрэг гэсэн Бекхэм уламжил ясаар гэж байгаа байхгүй. Ерөөсөө бүр ингээ хэм нэг ингээд бүр сонсоочгүй юм шиг энэ тэр баг хажуугийнхаа хүнтэй юм ярих нь олгүй тэгээ байгаа дангот нь гинт дургүй өрөөд тэр Бекхэм Ферги хоёрын хооронд 12 футын зай байсан дунд нь ингээд тараага хайдсан пүүзнүүд овоолаа хайдсан ч гэх юм уу тийм пүүзнүүд байсан юм. Явж очингуудаа Бекхэм рүү өшгөлтсөн чи аваачаад энд нь зохиод. За тэгэл маргааш өглөөнөр нь бөөн шуугаа. Тэр эхлээд тэр урд жилүүд нь тэр малгай авахд ахгүй онгууд Ферги бодсон гэж. За миний үг бол энэ хүүд энэ залуу 100% үйлчлэхээ боллоо. Бие тоож эхэллээ. Тэгэл ерөөсө удаа дараалан хэлсэн гэж байгаа шүү дээ багийн удирдлагууд. Бекхэмийг зар явуул.
Тэгээ одоо нөгөө урдны энэний өмнөх нэвтрүүлгээр бид нар Криштиано Роналдог ярихад 2003 оны намраа авчирсан гэж байгаа тийм. Бекхэм яг 3 ондоо ингээд явж таарж байгаа. Тэгээд Фергигийн ерөөсөө өвлөөс хойш тэгэл тэр чинь юу яагаад гэсэн юм бэлээ шүү дээ. Бекхэмийн нөгөө төлөөний улсууд нь Реал Мадридтай холбогдоод янз бүр болоод байсан юм байна. Тэгсэн чинь аврагуудын лигийн сугласан чинь Реал Мадридтай суглаан дээр бол тулаад тэгэнгүүт Бекхэм эхний тоглолт Сантьяго Бернабеуд болоход Бекхэм бол тэнд бол ерөөсөө Роберто Карлостой гараа өрөх гэж утсан юм шиг л загнасан гэж. Тэр тоглолтын дээр бол ерөөс. Нөгөө тоглолтын өмнө Карлостой ч зүгээр амар гараа хөлөө орол зүгээр энэ дээр. Тэгэл тэр тоглолтын дээр яадаг үлээ хожигдол дуусдаг үлээ. Тэгсэн 2-1. Тэгэнгүүтээ Олд Траффордод тэгэнгүүт тэнд хожигдчиход эренгүүтээ нөгөө Премьер Лигийнхаа тоглолтод бас нэг энэ Болтон Норвич интертэй нэг төстөөхөн нэг дунд зэрэглэлийн багуудтай гараанд гаргахаар болсон ч миний биеийн байдал форм их муу байна. Гүн чи яахаараа форм муу вэ? Би чамайг багаас чинь мэдэн шүү дээ. Бекхэм бол биеийн тэсвэр хатуужил тэр атлетичны тамирчин үний одоо бие бэлдэр зан чанараараа бол ерөөсөө бүр номер 1 гэж байна. Нөгөө авиас чадвар бол бас энэ дээр ороогүй байгаа шүү дээ. Зүгээр ерөөсөө зүгээр ингээл тагчханаар ингээл гүгээд байх тэр ерөөсөө номер 1. Тэгэхээр чи одоо өөрийгөө мэддэг болцсон юм уу те? Чаас тэгвэл болов. Сүүл ширэг тоглосон чи сүүл ширэг өстой. Бодоо болгосон гинэ. 6-2-оор тэр бага хожоо, дараа нь хожоо. Тэгээд нөгөө Реал Мадридтэй хийсэн тоглолт чи дахиад буцаад нөгөө 2-7 хоног өндсөн ч юм уу хаашийн тэгээд болонгууд нь Бекхэмийг суулгаж ягаад сүүл ширэг тоглуулж ягаад Бекхэмийг оруулаад ирсэн. Бекхэм талбай дээр их заналтай гарсан гэнэ л дээ. Гарангуудаа нөгөө Реал Мадрид чи нэг амар 2 гол хийж байгаа үлээ. Тий, хоёулангийн Бекхэм. Хоёулангийн Бекхэм хийгээд 4-3-аар хожоод нөгөө Реалын 3 голыг агуу Роналдо хийгээд ингээд тэгээ нийлбэр дүнгээр ингээд хожигдоод тэгээ Бекхэм ч явахаар болж гин. Тэгсэн чинь харин өөрх юм нь бас явахын өмнө бас нэг 90 хүний зан гаргаад за Премьер Лигийн төрүүг авч өгч гинэ. Тэгэхдээ яг тэр нэг хариуцлагатай хэдэн тоглолтын дээр өөр нэг хүн шиг их сайн тоглоод тэгэл явсан. Тэгэл ерөөсөө манай Бекхэм бол ерөөсөө тэгээ Фергийн ингэж байгаа юм да. Агуу тоглогч болно гэсэн мөрөөдөлдөө хүрч чадаагүй. Замын дундаас болсон, буцсан, нятсан. Ерөөсөө нэг рекламны хүн болсон. Нэгдүгээр хүн хоббигоор зүгээр яг ажлынхаа хоёрт нь тавих ёстой. Тэгэхэд Бекхэм хоббигоо нэгдүгээрт тавьчихсан. Тэгэл одоо тэр Виктория Поштой гэрлээл ерөөсөө бангийн олны анхаарал ерөөсөө ингээл ерөөсөө унтаж бусад тоглогч нар унтаж амарж явахад Бекхэм бараг л одоо манайхаар ярих юм бол сквадрын талбай дээр одоо гээ 6 дараалал хийж явах жишээний одоо ерөөсөө үнэхээр ядаргаатай болсон. Ийм хүнтэй ажиллах ядаргаатай байсан. Бусад багийн бус нөхдүүд ингэх ядаргаатай байсан гэдэг. Ингээд бөөн зовлон бичээд Ферги чинь тэгэд зовлон биччихсэн. Тэгээд бас нэг Бекхэмээс олж нэг хэвлэл мэдээллийн бай болсон нэг түүхээ өгсөн байдаг юм байна. За. Тэр хөлийн одоо сарвуунуудын одоо тавхад энд л одоо гэмтэл авсан юм одоо Бекхэм. Аврагуудын лиг дээр гэмтэл авчаад Япон Солонгост болсон дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд 2002 онд шигшээгийн эмч нар Бекхэм бэлэн болох уу гэж асуухад нь бэлэн болно гэд Ферги хэлсэн гинэ. Тэр нь яагаад ингэж хэлсэн гэхээр Бекхэм бол айгүй урдан идэгдэг, айгүй төсвөр төвчээртэй, янгоочилдгүй, ер нь их гайгүй гэж байгаа. Тэгсэн чинь Солонгост очиод муу тоглосон чинь энэ Шотланд хүн болохоор Ферги Англиг хорлож
Тэгээ гэмтэлтэй хүн явууллаа энэ төр гэдэг нэг амар их хил ам болоод ингэсэн гээд. Тэгэнгүүт яг энийг бичгээд яг энэ хэсэгт дээр өрүүнийг нэр ороод ирж байгаа. Яагаад өрүүний ороод ирж байгаа гэхээр өрүүний яг 10 он ийм вариантн дээр очсон юм байна. Яг тэр гэмтэл нь тэгээд дэлхийн аваргын өмнө тэгт нь өрүүнийг бол хэлж исэн гэж байгаа шүү дээ. Хэрэггүй. Өмнөд Америк, Африк яваад хэрэггүй. Чиний наач нь дээр нь Бекхэм яалаа та. Одоо 8 жилийн өмнө 2 онд Бекхэм яалаа гэсэн өрөөний тийшээ явж очиод ингээд тааруу тоглож өрөө. Тэр Бразилийн хийсэн гол чинь Бекхэмийн хариуцлагагүйгаас болж ихэлсэн тийм үү? Тэгсэн. Яг тэр ном уншихтал тэгэж байгаад байгаа байхгүй юу? Тэгсэн. Яг нөгөө талбай хажуулаас бөмбөг гарч хахад Роберто Карлос татаад тэр бөмбөгийг нь бол Бекхэм салгачих боломжтой байсан. Роберто Карлос дээгүүр өсөрж гараад тэгээ бөмбөг таслагдаад Карлос талбайн төвд Роналдиньо тавиад Роналдиньо цаашаа авч явсаар байгаад Ривалдо тавиад Ривалдо тэнцээний гоолыг хийжсэн. За улмаар энэ гоолын дараагаар бол Бразил сэргэлтийг аваад улмаар 2 дугаар үед Роналдиньо хийжсэн. Яг Бекхэмийн номон дээр ч гэсэн байдаг юм байлээ. Роберто Карлосыг татаад унжаахад би бөмбөгийг бол биедэн зөхөд гаргачих надад боломж байсан. Би яагаад ч юм Роберто Карлосын дээгүүр. Ерөөсө тэр бол ерөөсө яг өвчнөдөө хөндүүрлээд нэг л тийм сэтгэлийн юмтай байгаа хөл бөмбөгчний шинж тийм байдгийн гинэ. Одоо Фергигийн юугаар Бекхэм зүгээр байсан бол энийг одоо энэтэй адилхан жишээ бол одоо Рио Фердинанд гэдэг дараагийн нэвтрүүлэг дээр бол бид нар бол ярина л да. Яг ерөөсө нэг л янгуучлах юу аах вэ? Ер нь нэг цаанаа л нэг л голын гогдоод байгаа өвчтөө хүн бол айгуу тийм хэцүү байдаг. Яг энийг бол Ферги бол тэгэнгүүт Английн сурвалжлагч нар ерөөсө Фергюсон Шотланд Англитай хизээч нэг тал байгаагүй дайсан. Тийм учраас ингэж худлаа юу өгсөн гэд ингээд байгаа. Тэгээд ерөөсө ингэж бичиж байгаа. Реалд очих нь яах вэ? За ингээ Реал руу явж Реалаас тэр Америкийн лиг рүү явдаг бол одоо ерөөсөө л өөрийнхөө карьерийг цааталт нь Холливуд гэж харсан. Тэнд очиод нөгөө кино нариулагч энтертэй сайхан танилцаад ингээд цаашаа Холливуд руу явна гэж бодож очсон. Түүнээс тэр лиг бол ерөөсөө Бекхэмгүйч байж л байдаг лиг Бекхэм очоод ч одоо бараг гэж энэ бол зөвхөн миний ойлголт, миний фантази л да. За тэгэхээр Парис Сен-Жермэнд ирдэг бол ерөөсөө бүр бас нэг шоу. Өөрийгөө мэдчихсэн. Парис Сен-Жермэн бар амар атлетичний баг. Яйда гэсэн язгансан залуучууд Бекхэм. Тэгээд Бекхэмийн ерөөсөө үнэхээр бас нэг ясны тамирчин гэдэг нь бол Нодлын аврын аваргуудын лигээр нэг Парис Сен-Жермэн мань хүн чинь нэг тоглоод нэг сэлгээнд суудаг үлээ, сэлгээгээр орж ирдэг үлээ. Тэгэхдээ бол яг өөрийнхөө үндсэн ажлыг бол яс хийсэн гинэлтэй. Тэр нэг хэд авч ороод нэг дамжуул таях гэж оролдоод нөгөө тулдаа зарим нь авч чадлаггүй ингээд энэ бол Бекхэмийн яг өөрийнх нь тоглолт өөрийнх нь яг үндсэн үүргээ бол Бекхэм ч бас нэг тоглолтын явцад нэг тэд аян энтер гэдэг нэг дундаж бас нэг юу байгаа шүү дээ баруун жигүүрээс тэгээд тэр чин Бекхэм энийгээ бол гүйцэтгэж байгааг ингээд харж байхад гэж байгаа юм. Бекхэм бол ингээд гайгүй байна. Ясны тамирчин гэдэг нь мэдгэж байна гэх. Тэгээ хамгийн сүүлийнх нь бол ерөөсөө ингэж л хэлсэн бэл. Бекхэм хинч байсан бай урагшлан одоо бол яг жинхэнэ гэл яг одоогийн үтж байгаа юм л тэ. Одоо Бекхэм бол ингээд дэлхийг байлдан дагуулсан. Бекхэмийн зүүсэн цагийг зүүжин өмссөн бичэкийг дэлхийд дуурайж өмсөж чинь Бекхэм энд л хүрэх гээдсэн Бекхэм бол бараг зорилгодоо хүрсэн. Ферги болохоор Бекхэмийг агуу хөлбөмбөгчин болгох гээд байдаг. Тэрэндээ хүрээгүй. За нэг ийм л ер нь товчтой бол ерөөсөн. За тэгээд Сэр Алекс Фергюсон бол маш сонирхолтой баримтуудыг бас Бекхэм дээр хэлсэн байдаг. Хэрвээ одоо Spice Girls хамтлагийн дуучин Викториатай танилцаагүй байсан бол за дор хаяж 2 удаа алтан бөмбөг буюу Баллон д'Орыг хүртэх байсан гэж нэгэн ярилцлагатаа дурдсан байдаг юм байлээ. За ингээ бүгдээрээ бас ярианыхаа завсар чимэг хачир оруулъя. За тэр нь бол мэдээж Дэвид Бекхэмийн Манчестер Юнайтед буюу улаан чөтгөрүүдэд одоо нэрийн өмнөөс хийж байсан гайхалтай гоолуудын миксийг үзчихэд за тэгээд студид эргээд уулзцаая үзэгчтэй. Beckham. For the chance for Beckham. United lead. Seem to take it away from Scholes. This is Beckham. Great goal. Super goal by David Beckham. Giggs does it his own way. It's touched in by Beckham. But Giggs, glorious. Oh, look at this. David Beckham for Manchester United. Clean through. And they're in front. Is
arms to save it. Cantona. Oh, it's headed in by Beckham. Well, Manchester United have got a second goal here. Don't forget, we might be talking about goal difference come the final day of reckoning. Scholes lets it run brilliantly for Beckham. Under Crossley. Another one for David Beckham. No flag. Beckham. 3-0. And Beckham saw Sullivan off his line. Oh! That is absolutely phenomenal. Left and right, he shoots. Oh, dear me! Yet another mighty goal for the boy. And back pass there, Beckham's in. And Beckham will finish it off. 2-0. It's Solskjaer. And Beckham is there. Here's David Beckham. He's there. What a beautifully engineered counter-attack by Manchester United. It's Beckham again. Tries a player on the line to try and stop Beckham, but it's not enough. A David Beckham special. Beckham left under 10 years. But even so, that was exquisite. There were many people there when he split to the The cross falls to Beckham. Oh, beautiful! Absolutely beautiful. David Beckham. Beckham on the other, that'll be Beckham. Oh, and it's another classic from young David Beckham. Keeper's gone to the left. Beckham! Well, when you think he's done the impossible often enough this season, he does it again. Well up Sinclair, but not well away. Beckham! Not really been in the match, David Beckham. Try, though he certainly has. Oh, it didn't run for Nicky Burton. Will it run now? It has. For David Beckham. Scholes was off balance, but here's Beckham. A true header. It was always going to go in. Now Scholes. Just ahead of Cole. Beckham! Wham bam! 40 seconds after coming on, David Beckham scores. Beckham thinks about the shot, takes a deflection and scores. It came off Vinnie Jones. Beckham, goal! The free kick struck to perfection. Manchester United hold the upper hand again. Well, it deflects towards Teddy Sheringham and David Beckham puts Manchester United into the lead. Well, there goes Beckham, and he scored another one. De Goey left a heap in his net, the ball's in his net. Sinks Beckham. Glides past the defender and blasts past the keeper. A fantastic goal by David Beckham. Wins it from Sherwood. It's a great ball. Beckham can clinch it here. Hicks. May still forward. Beckham with the shot. It's three. What a great volley that was from Beckham. Absolutely brilliant technique. Has to be a Beckham special. Can he dip it? Drops it in. Yes, he has! Beckham's back! Love him or hate him, we can't keep a great footballer down. It's Beckham. It's absolutely fantastic. Both in its execution and its timing. Told. Here's Beckham having a go. Oh, and what a go! За эргүү уулзж байгаадаа таатай үзэгчтэй мэдээж энэ хөлбөмбөг бестселлер нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар бол Дэвид Бекхэм болон Сэр Алекс Фергюсон гэж үргэлжилж байгаа. За ингээд ерөнхийдөө нэвтрүүлэг маань төгсгөлийн шатанд орж байна. Одоо Дэвид Бекхэмтэй холбогдсон те. Одоо Балжаахийн өөрийн сэтгэл болон ерөнхийдөө бас Манчестер Дэвид Бекхэм, Сэр Алекс Фергюсон гэсэн хүмүүсийн талаарх нэг хүргээгүй мэдээлэлээ хүргүүл. Ерөөсөө бүр яг онцлоод хэлэхэд
дахин давтаад хэлэхэд бол Бекхэм бол ерөөсөө тийм авьяас багтаа хөл өмгчин бол биш. Ганцхан зүгээр өөрийнхөө хоббиг хөл өмгөөс дээгүүр байранд тавьсан л түүний гол алдаа байгаамаа гэдгийг бол хэн яриад байгаа юм л да, Сэр Алекс Фергюсон. А тэгэнгүүтээ Фергигийн яг энэ хэсэг дээр нь жишээ татаж ярьсан байгаа. За энэ жишээ татаж ярихад бол доо Маклон, Пол Скоулс хоёр бол хурдан морины Ферги өөрөө бас нэг хоёр хурдан морьтой гэж нөгөө нэг уралт нэг тойргоор уралт. А тэгээ нэг оон хэн хоёр бас нэг морьтой юм байна те. Скоулс хоёр. Бас тэрийг сонирхдаг. Тэгэд тэр хоёр бол тэгэж өөрийнхөө хөл өмгөөс үндсэн ажилласаа тэгэж хоббигоо бол тэгэж дээгүүр тавиагүй. А дээр нь бол уран зураг сонирхдаг хоёр хөл өмгчин байсан. Одоо Ричардсон Манчестерт байсан юм аа да. Ричардсоны дурсгасан зураг нь одоо хүртэл юунд одоо тэр уран зураг нь Фергигийн өрөөнд дотор нь бол одоо аль нэгэн өрөөнд нь бол одоо өлгөөтэй байдгийн. Тэгэхээр бол одоо нэг юм ярих гэж зүгээр инээд үрчлээ л дээ. Бекхэм тэгээ хөл өмгөөс илүү одоо өөрийнхөө тэрийг рекламыг их өндөр тавьчихсан юм байна. Би болохоор нөгөө энийг уншаа инээд үржсэн байхгүй. Багшийнхаа ажлаас хөл өмгийг хоббигоо их илүү тавьчихсан. Хичээл орж исэн ч тэгээд ширээний ард нуугдаад хөл өмгийнхөө юмыг уншаа байж идэг гэл би яг тухайн үед уншиж байхад инээд үрсэн зүгээр. Тэгээд Бекхэм ер нь тэр сайхан авьяас юу бие бэлдэр ялангуяа тэр бие бэлдрын бол маш их магтаж үтсэн байгаа. Криштиану Роналдо дээр бол авьяасыг, Бекхэм дээр бол бие бэлдрийн хувьд бол тэгэл ерөөсөө одоо ингээл гадны нэг хэвлэл мэдээллийнхний бай болол тэгэл тэнд ерөөсөө бүр ингээл толгоогоо алдаал өөрийгөө хинбэ гэдгээ би яг миний үндсэн үүрэг юу илээ гэдгээл бол одоо Бекхэм алдсан. Тэгээд яг манай нэвтрүүлгийг дундаас нь үзэж байгаа үзэгчтэй тодруулж хэлэхэд 2003 оны өвлийн Арсенал тожигдсны дараа Бекхэм руу Ферги пүүз өшөглөөд нөгөөх нь нүдэнд нь оноод ингээл хэвлэл мэдээллээр гарч ирэнгүүт клубын боссууд зарыг. Та хоёр бол нөгөө хотод хагаравч тогоондоо гэдэг байсан бол одоо бүр тогооноос халиад бүр ингээд дэлхийн нийтийн нүдний болоод эхэллээ. Одоо боли гээд одоо боссууд нь хүлэн зөвшөөрсөн юм байна. Тэгээс өмнө бол боссууд нь бас за яг тэгээ уучраа олцох энэ дээр хар нялхаасаа явчаад энэ төр гээд бас нэг тийм юм ярьж исэн байлгүй дээ бодвол. Тэгж байгаа л тэгэл Лондонгийн хөрөнгийн бирж дээр маргааш нь 24.5-аар зарагдахаар боллоо гэж Бекхэм чинь ерөөсөө тэгэл тэр Реалын хувьцаа чинь бодвол одоо өсдөг юм уу яадгийн одоо тэгээд энэ чинь бүр тийм амар том нөлөөтэй үйл явдал болж байгаа юм байна шүү. Тэгэл нэг иймэрхүү ерөөс. За үнэхээр амттай сонирхолтой яриг бол болж байхтайгаа самт бид та бүхэнд энэ нэвтрүүлгээр хүрэхийг зорж байгаа одоо олон нийтэд танигдаагүй юм сонирхолтой яриг бол Сэр Алекс Фергюсон мэдээж номон дээрээ тусгасан байгаа. За тийм ч учраас бестселлер болсон байгаа. За тэгээд энэ нэвтрүүлгээрээ бид та бүхэнд бол энэ амттай яриануудыг товчилж хүргэж байгаамаа. За ерөнхийдөө бол Сэр Алекс Фергюсоныг бас товчлоод хэлэхэд нийтдээ 27 жилийн хугацаанд Манчестерт байсан. Английн Премьер Лигт 13 удаа, аврагуудын лигт 2 удаа төрүүлснээс гадна за оны шилдэг дасгалжуулагчийн шагналыг бол 11 удаа хүртэж байсан. Ийм мундаг дасгалжуулагч байгаамаа. За ингээд бүгдээрээ энэ удаагийн дугаар бол Дэвид Бекхэм болон Сэр Алекс Фергюсон гэж хүрж байгаа. За ингээд Фергюсон юу гэж хэлв Бекхэмийн тухай, Бекхэм Сэр Алекс Фергюсоны тухай юу гэж хэлв гэдгийг үзчихэд за тэгээд эргээд уулзъя. And the Scot said the timing was right for both of them to take a step back. Talk about the right time. I think he's picked the right time. He's won the league again at PSG. Бекхэмиг Paris Saint-Germain-тэй гэрээ байгуулсан гэдгийг дуулаад надад шинэ мэдрэмж төрсөн. Тэр юу хүснээр хийх хэрэгтэй шүү дээ. Тэр залуу хүн. He's a young man. Бекхэм Ферги хоёр хамтдаа Премьер Лигт 6, FA цомд 2, Community Shield-д 4, өсвөрийн цом аврагуудын лиг Континентал цомд тус бүр 1 удаа төрүүлжээ. Гайхалтай биш гэж юу? Бекхэм 2003 онд Манчестер Юнайтедыг орхиж алдарт Реал Мадрид баг руу явсан юм. Тэр итгэмээргүй уур чадвартай хүү байсан. Гайхалтай эр зориг түүнээс үнэрсдэг байлаа. Юу гэж тэр өдөржингөө бэлтгэл хийж өөрийгөө бэлддэг байсан тэр чанар нь түүнийг сайн тоглож болгосон юм а. Тэр чигшээ багийнхаа төлөө чадах бүхнээ хийсэн. Мөн Америкийн нэгдсэн улсад хүртэл гайхалтай тоглож байсан. Үүнийг ганцхан тэр л хийж чадсан шүү дээ. Гайхалтай. Дээрээс нь хүн чанарын хувьд ч тэр маш сайн залуу. Тэр ямар ч улсын лиг тоглосон гайхалтай хэвээрэл байсан. Чигшээ багтаач тэр. Түүний тэмцэх багийг нэг цул болгох чадвар нь зүгээр л агуу. Бексээс өөр хүн ийм олон улсын лигт мөн Европын тавцанд ингэж тоглоно гэдгийг төсөөлөхөд бэлэх юм аа.
Beckham will run out for his final home match when PSG host Brest on Sunday. So what do you remember about the first time you met Sir Alex? Би түүнтэй анх Бобби Чарлтны хүүхдийн академийн сургалтын дараа танилцж юм ярьж үзэж байлаа. Тэгэхэд би яг л 11 настай байсан. Би маш их сандарч байсан. Намайг ойлгож байгаа үстэй. Тэр чинь Манчестер Юнайтедийн менежер шүү дээ. Би үргэлж Манчестерийн төлөө тоглохыг хүсдэг байсан. Энэ нь миний хүүхэд насны л мөрөөдөл. Үннийг хэлэхэд анх удаа уулзахдаа би түүнээс их айсан шүү. Бостон өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамж юу вэ гэж юу? Маш их шүү дээ. Гэхдээ хамгийн сайхан нь тэр нэгэн 100 байсан. Учир нь тэр 100 бит хоёр гэрээ байгуулж байсан. Яг тэр өдөр бол миний төрсөн өдөр байж таарсан юм. Тэр намайг белуугаар дайлаадлаа. Би гэрээнд гарын үсэг зурж байлаа. Зүгээр л миний мөрөөдөл биелсэн юм аа. Би яг түүнтэй гар барьж байгаа зургийг гэрлүүгээ авч явсан. Тэр бол миний хамгийн дурсгалтай зүйлс нэг. Why has he been so successful? I think the manager's been so successful because A is Тэр яагаад ийм их амжилтанд хүрсэн юм бэ гэвэл түүний зүрх сэтгэл бүх ирмэлзэл нь Манчестерийн төлөө л байсан. Тэр яаж эсрэг багаа хожихыг мэддэг байсан. Яаж дарамтнаас хурдан гарахаа мэддэг байсан. Яаж тоглогчоо удирдахаа бүр дэндүү сайн мэддэг байлаа. Миний түүнтэй өнгөрсөн он жилүүд бол зүгээр л гайхамшиг. I moved up from London to Manchester. And he always said to me, Тэр миний аав шиг л байсан. Тэр надад дандаа "Хөөе Бекс, ямар нэгэн асуудал гарвал надад шууд мэддэгдээрэй. Миний хаалга чамд бол үргэлж нээлттэй шүү" гэдэг байсан. Тэр үргэлж надад Манчестер бол миний гэр бүл гэдгийг сануулж мэдрүүлдэг байлаа. He always made me feel as if I was part of a family, and that's how you feel when you're at Manchester United. За ингээд эргэн уулзж байгаадаа таат байна үзэгчтэй хөл өмгийн бестселлер нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар бол Дэвид Бекхэмтэй холбогдож байгаа. За ингээд зочин одоо хөтлөгч Балжахаас сүүлийн асуултыг асууя гэж бодож байна. Ерөнхийдөө Дэвид Бекхэм одоо Баллон д'Орыг хүртэх байсан гэж Сэрэл Фергюсон өөрөө ч гэсэн номон дээрээ бичсэн байдаг. За таны бодлоор жишээлбэл та Дэвид Бекхэмийн оронд байсан болж гэдэг юм уу те? Яг тэр нөхцөл байдлаас ямар шийдвэр гарах байсан? Ер нь та эцсийнхаа дүгнэлтийг өөрийнхөө өнцгөөснөө хэлэхгүй юу те? За Бекхэм маань бол одоо Манчестер Юнайтедтай бол авах ёстой юм аа. Шагналуудаа бол бүгдийг авлаа. Английн шгшээтэй бол ямар ч амжилтанд хүрсэнгүй. Энэ дэр бол одоо яг энэ хэсэг дээр бол одоо бас Сэр Алекс Фергюсны бас нэг тийм хэлсэн нэг 2-3 өгүүлбэр байдаг юм байлээ. Английн шгшээгийн талаар Английн шгшээ гэдэг бол ерөөсө хүүхэд байхаас нь эхлээд одоо ингээд өнөөдрийг хүртэл бэлдэж байгаа систем бол маш хуучинсаг байдаг. Дандаа холын дамжуулалтууд ерөөсөө яг нэг л хэвийн байдаг. Одоо тэгэхээр бол одоо ерөөсөө ийм одоо онцгой гоц хөлбөмбөгчин бол одоо төрөхгүй байгаа энэ төр гээд нэг тийм байсан зүгээр. Гэхдээ Бекхэм бол одоо яг хөлбөмбөгөө нэгдүгээрт нь тавиад ингээ явсан бол бас одоо Жерард Лампард, Жо Коултайгаа хамт 2006 оны дэлхийн аварга энтрээр бол одоо ер нь өшөө өндөр амжилтыг үзүүлчих бол одоо болох байсан болов уу гэж бол одоо надад санагддаг юм л да. Зүгээр яг хөлбөмбөгчнийх нь хувьд бол одоо би шгшээ огтойгоо гавьгүүд бол одоо жоохон сэтгэл дундуур байдаг. Тэгээ энэ номыг ингээд уншсны дараа бол за аргач хүм дөө үндсэн ажлаа хийхгүй тэгэл өөр юм бодоод хараад байгаа нэг хичээл дээр сууж байгаа хүүхэд хүртэл тэгэл хичээлээ хийхгүй нэг цонхоор арчаал ороо ямар кино үзэхгүй л бодож байгаа нь андшгүй байдаг. Перги тийм л харагддаг байсан юм байна.
яг тэгээд өөрийнх нь хөөсөн хобби одоо тэгээд амжилтанд хүрлээ дэлхийг байлдан дагууллаа тийм ээ. Шоу ертөнц тэр загвар тэр юу муугаараа бол да реклам чимэглэлээрээ бол Бекхэм үнэхээр одоо байлаа. Одоо ямар тэр одыг одоо их хүнийгээр нь тэгээ жижиг гарууд бол тэр нь шүүх ирэх байдгүй шүү дээ. Тэгэхээр Бекхэмийг би шүүгээд одоо яах вэ? Нэг иймэрхүү юм. За яста гоё үгийг бол хэлж байна. 1996 онд анх Английн шок дуудагдсанаас хойш 2009 оны хүртэл Английн шоктойгоо тоглохдоо нийтдээ 115 тоглолтод оролцож 17 голыг оруулж ирсэн. Ийм мундаг үзүүлэлтийг бол Бекхэм үзүүлж байсан. Ингээд энэ удаагийн дугаар хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Дэвид Бекхэм ба Сэр Алекс Фергюсон гэж жаргаж байна үзэгчтэй. За ингээд дараагийн дугаараар за хоёул уламжлалсараа дараагийн дугаараараа хэнийг одоо онцолж ярих уу те? Дараагийн дугаар бас их сонин содон адармаатай он жилүүдийг үзснээр нь Рио Фердинандыг яагаад ингэж яваад байна гэхээр бас манай өнөө цагийн хүүхэд багчуудын танилуудаар бас эхлүүл зүгээр болов гэж бодоод Рио Фердинандын тэр нэвтрүүлэг дээр бас олон хүний асуудал яригдана. Төвийн хамгаалагч нарын. Тэгэхээр Фердинандын дээр бол уу гэж бодож байна. За ингээд үзэгчтэй энэ нэвтрүүлгийг бит хоёрын нэвтрүүлгийг манай найруулагчдын багийн нэвтрүүлгийг үзэж сонирхсан та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Simply the best, unite through and through. Forever we will be his red army. Born in Govan on the night of New Year's Eve, came a boy with dreams to be a champion, and the rest is history. Now he's left a legacy.